За бүгдээр өнөөдрийн төргийа. За төсүүдийг манай байгаль орчин үндэсний аж ахуйн байнгын ороо харьяалагдах яамдуудынхаа төсөвтэй бас танилцсан. Тэгээд эндээс нэг тодруулж асуух 2-3 зүйл байна. Хөдөө аж ахуйн салбар бол татаас урамшуулдаггүй бол бас явдаггүй. Дэлхийд бас ийм жишг байгаа. Тэгэхээр энэ урамшууллууд дээр энэ сүүний урамшуул. За манай энэ сүү бэлтгэж байгаа яг энэ эрчимдсэн мал аж ахуй эрхэлж байгаа энэ төв дархан сэлэнгийн үсээс маш олон фермерүүд хэлж байна л да. Өвс байхгүй энэ жил гам болсон. Дээрэс нь тэжээлийн үн бол одоо маш өндөр байна. Хэвгний үн ойрхон 2 ч удаа нэмэгчлээ. Тэгэхээр энэ сүүний урамшууллаа ингээд ахиулаад энэ үр дүнд хүрж байгаа. Энэ эх жил бол 13.9 тэрбумыг тавьсан байна. Энэ дээр нэг асуудал байгаа. Яг тэр элгэн цаг буюу 4 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд бас л яг одоо ногоо ургаагүй энэ цаг үе дээр сүүний урамшууллаа нэмээд явах юм одоо бодлого ахиулаад явах юм боломж нэмж өгөөч гэдэг ийм саналыг маш их тавьдаг. Тэгэхээр энэ дээр нэмэгдүүлэх бодлого боломж байгаа юу? Энийг ер нь яаж үзсэн юм бэ гэдэг нэг асуудал. За дахиад гам болсон. Улаанбуудаа тэжээлийн таримал хүнсний ногоо бүгд ургац алдсан. 100% хангаж исэн одоо таримлууд хүртэл ингээд буураад ороод ирсэн. Саяны цас ч гэсэн нэлээд асуудал үүсгэлээ. Тэгэхээр энэ дээр би нэг зүйлийг яриад байгаа. Тэгэхээр энэ дээр одоо хэлцүүлгийн үед боломж гарвал нэмэгдүүлмээр байна. Тэр нь юу гэхээр ургац алдсан байгаа. Эх жил бид нар Улаанбуудаа урамшуул дээр 16 тэрбум төгрөг, хүнсний ногооны урамшуул дээр 11.5 тэрбум төгрөг тавьсан. За энэ дээр хүрэхгүй тодорхой болсон. Энэ ургац алдсан учраас энэ өмнө нь тооцоолсон учраас ургац алдсан учраас энэ дээр энэ дайны урамшууллыг авах одоо Улаанбуудаа хүнсний ногоо байхгүй. Тэгэхээр энэ дээр нэлээд өндөр төсөвлөгдсөн энэ зүйлээ яг энэ салбарт ажиллаж байгаа зээл авцсан ургацаа алдсан төлж чадахгүй байгаа хүмүүсийн зээлийг хойшлуулах хүүгийн татаас руу оруулах гэдэг энэ одоо ажиллагааг би бас нэлээд хэд удаа ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар боломж байна? Хэрэв боломж байвал энэ дээр энэ одоо тэртээ тэргүй ургаагүй аваагүй ургацсан дээр илүү мөнгө тавьж яхаар энэ мөнгийг энэ хүүгийн татаас руу оруулаад явбал ямар вэ? Тэртээ тэргүй энэ бол онцгой нөхцөл байдал үүссэн асуудал байгаа. Тэгэхээр энийг бас нэлээд одоо шийдчихмээр ийм харагдаж байгаа. 1 минутаа нэмээд авчихлаа. За цагаан алт хөтөлбөр дээр 1 минут нэмээд талгая. 99.5 тэрбум төгрөг байна. За ингээд зээлийн харахаар 25 онд 432.8 тэрбум төгрөгийн зээл олгогдсон. 26 онд 495 тэрбумын зээл олгогдохоор ингээ энэ нэг 900 гаруй тэрбум төгрөг болж байгаа. 10% нь ихээр нэг 920 биш 92 тэрбумын татаац хүүгийн урамшуул олгогдохоор харагдаж байгаа. Тэгэхээр энэ яагаад энэ тоо зөрүүтэй байна? Би эсвэл буруу хараад байна нөхсөн цаасан дээр нэг ийм асуудал. За говийн усан дээр хэдүүлээ юу яа юу? Одоо энэ зарчмын зөрүүтэй санал нь ороод ирвэл дэмжийе. Энэ Мөнх Баясгалан, Мөнхбат, Ганбаатар, Сэддорж, Эрдэнэбүрэн, Наранбаатар гэдэг энэ одоо говьо сонгоцсон гишүүдийн асуудал биш шүү дээ. Энэ Монгол улсын асуудал шүү дээ. Дээр сайдаас нэг тодруулахад төслийн нэгжээс нь төсөвт тусгуулах санал орж ирээгүй гэж өнөөдөр дахиад энэ мөнгө ингээд тусгагдааг байна. Тэгэхээр одоо зарчмын зөрүүтэй саналын хэдүүлээд дэмжиж явчаа гэсэн ийм нэг санал хэлье. Тэгээд асуултандаа хариултаа. Байгаль орчин сайд хариулах уу? Хөдөөж сайд. Энэгүй сайд хариулъя. За хүнсний хувьсгал хүнсний аюулгүй зорилтын хүрээнд 19 төрлийн барааг дотоодосоо бүрэн хангахын зорилттой. Тэрний нэг нь сүү байгаа. Өнөөдрийн байдлаар бид дотоодосоо дөнгөж нэг 60% хүрч байна. За туван гишүүний хэлдэг энэ удирдлагын чанартай нэмэгдэл 37 үйлдвэр цех хамрагдаж байгаа. 37 үйлдвэр цехэд ушаагдсан сүүнд тодорхой цагтаа литр тутамд 1000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа. За энэ маань өөрөө их том хөшүүрэг болоод сүүлийн үед энэ сүүний аж ахуйн, сүүний фермүүд ашигчмд малын тоотлогоо нэмэгдүүлэх гээд энэ чиглэлээр нэлээд томоохон акцууд гарсан. За энэ бодлогыг бид нар бүр гүйцэх хэрэгтэй байна. Одоо байгаа батлагдсан энэ төсөв маань
хаанаач хүрэхгүй байгаа. 13.9 бол багдаж байгаа. Яагаад сүүнд ач холбогдол өгөөд ингэвэл 70 сая малтай мөртлөө бид нар сүүнийхээ 40-50% импортоор хангасан хэвээрээ байгаа. За нөгөө талаар сүүтэй холбоотойгоор энэ хүүхдүүдийн шүдний өвчлөл, ясны сэргэжилт гээд энэ суур өвчин үүсэж байгаа шалтгаан энэ сүүний хангамж дутагдaltaй холбоотойгоор ийм дүн шинжилгээнүүд нь гарч ирээд байгаа. Тэгэхээр сүүний хэрэглээг ялангуяа хот суурин газрын хүн амын сүүний хэрэглээг эрс нэмэгдүүлэх шаардлага байна. Тэгэхээр энэ бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Тувгаан сайдын одоо энэ салбар мэддэг хүний энэ бодлоготой бид нар салбар бол нэг бодолтой байгаа. Харамсалтай нь одоо батлагдсан их усэр хүрээнд бид нар хязгаарлагдаад байна. Таны дээр шилжүүлэх асуудалтай холбоотойгоор хүнсний ногооны ургалттай холбоотойгоор ногоонд өгж байгаа зарим их усрыг энэ сүүлүү шилжүүлэх гэсэн юм дотоод бодол байгаа. Одоо баланс гараа дуусч байна. Энтэй холбоотойгоор бид нар хооронд нь шилжүүлээд ер нь сүүгээ нэлээд түлхүү болгоё. Сүүгээ дотоодоос 100 хангах бүрэн болцоотой. Нийт нь 25 мянган одоо сайлын ашиг шимт үнэтэй болсон нөхцөл манайхан сүүгээ бүрэн хангаад сүүн бүтээгдэхүүн дотор хангахгүй. Тэгээ энэ зорилттой ингээд энэ уялдаад ингээд явж байгаа юм. Харамсалтай нь ингээд энэ бүх мөнгийг хасах гэдэг л саналууд байнга орж ирж байгаа. Сая одоо зарчмын зөрөгтэй ахаад хасъя гэдэг санал орж ирж байна. Сүүний урамшууллыг хасна л гэж байна. Энийний цаана чинь мянган фермерүүд, малчтын дээрээс нь Улаанбаатар хотын сүүний үйлдвэр, дотоодын хангамж, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыгээд олон асуудал байгаа гэдгийг энэ санд гаргаж байгаа гишүүдөө санаж хэлхийг хүсэж байна. За, урагштай холбоотойгоор 7 аймаг 29 сум 256 аж ахуйн нэгжийн 57 тэрбум төгрөг хойшлуулах хүсэлт ирсэн байна. Бүх судалгааг аваад дууссан. Онцгой байдлын гангийн одоо нөхцөл байдлыг одоо гамшиг хүрээлэн дүн шинжилгээ нь гарцсан. Тэгэхээр бид зээлийн хүү татаас өгөх болцоо байхгүй хуулиар хязгаарлагдана. Харин зээлийн төлөлтийг, үндсэн зээлийн төлөлтийг нэг жил хойшлуулах гэдэг ийм асуудлыг засгийн газраар оруулж шийдвэрлэхээр бид ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд бол авсан зээлийн хүүг төлнө. Энд бол ямар нэгэн төсвийн мөнгөөр авсан зээлийн хүү татаас өгөх болцоо байхгүй гэдгийг бас хэлье. Өөрөө л ийм л зүйлүүд байна да. Цагаалтын зөрөг манай санхүү 8 номер хариулаад байг байхаа тэр зөрөг гарах юм байна. 8 номер ирэхгүй. Боловсролн дарах. Тухайн гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. Бодлого төлөлтийн газрын дарга боловсролн. Тэр эх жилийн төсвүүдээр цагаан алт хөтөлбөр дээр 98 тэрбум төгрөг тусгсан байгаа. За өнөөдрийн байдлаар бол яг цагаан алт хөтөлбөр 473 тэрбум төгрөгийн зээл гараад байна. За одоо судалгаан дээр байгаа 210 тэрбум төгрөгийн зээл судалгаанд байгаа. Тэгээд он дуустал бол тодорхой хэмжээнд гарна. Тэгэхээр энэ 510 тэрбум төгрөгийнхээ татаасыг өгөөд үлдгэлээр нь эрх жил бас тодорхой хэмжээнд 450 орчим тэрбум төгрөгийн зээлийг нэмж олгоно гэсэн байдлаар энэ тусгаж байгаа. Энэ дээр бол нэг зөрүү гарахгүй байх гэж тооцоолж байгаа. За, инквестэд хариулъя. Гишүүдийн анхааралд энэ цагаан алт хөтөлбөртэй холбоотойгоор энэ онд бид нар их томоохон ийм амжилт гэдэг юм уу салбарт бол босруулалт үйлдвэрлэлийн их том түвшин агсан. Бид нар түүхийн ноолоор экспортлохоо болсон. Зөвхөн 100% угаад самсан ноолорыг Монгол улс экспортлдог болсон. Энтэй холбоотойгоор 200 сая долларын нэмэн үртэг Монголын дотоодод зах зээл, дотоодын үйлдвэрлэл нэмэн үртэг болж үлдэж байгаа. Энэ бид нар энэ байгаа их усүр одоо энэ яригдж байгаа их усүр бол эрх хаврын ноолоор худалдаа авалтанд үйлдвэрүүдэд одоо очих ёстой. Үйлдвэрлэлийн шугам 100% хүчин чадал суйрлагдаж дууссан. Одоо ингээд эргэлтээ бид нар дотоос хангаад эхлэхэд манай ноолрын салбарт бол нэлээд их өндөр өгөөж эдийн засгт нөлөөлөх нэмэгдэж байгаа. Энэ хагас жилийн мэдээгээр манай босрол салбарт 44 мянган ажлын байр шинээр бий болсон. Статистикийн хорооны мэдээ гарсан байна лээ. За хөдөө аж ахуйн салбарын босруулах үйлдвэрийн энэ бодлогын энэ манай Инквестэд гүшиж хариулъя. их хурлын баталсан энэ цагаан алт хүнсний хувьсгал атрын дөрөв гэсэн хөтөлбөрүүдийн үр дүнд салбарын өсөлт хөндөр гарч байгаа. Хагас жилээр Монгол улс эдийн засаг 5.6% өссөн дотоодны бүтээгдэхүүн. Үүний 3.6% нь хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарт ангаараа бүрдүүлж байгаа. Буюу хамгийн их ажлын байр бий болгож байна. Баялагын хуваарлт хамгийн сайн хийгдэж байна. Экспорт эрчимтэй нэмэгдэж байгаа. Ер нь ойрын үед бид нэг тэрбум долларын экспорт хийдэг юм боломжтой болж байна. Ялангуяа ноолуур, мах
энэ цагаалттай холбоотой арьс шар ноосны салбарын бүтээмж экспорт тасралтгүй нэмэгдэж байгаа. Нөгөө талаас газар тариалан бүтээгдэхүүн бас экспорт нь гараад эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ их хурлын баталсан хөтөлбөрөөс үр дүнгээ хүрж байгаа ажлын байрыг бий болгож байгаа. Тэгэхээр болж игэл бидний төсвийг ахаа жоохон нэмээд өгвөл илүү их боломж бүтээмж өгөөж гарах болцоо бас байгаад байна.